Минасан конnichiwa. За өнөөдөр та бүхэндээ N2 төвшний дүрм цуврал номер 7 буюу магийн нэрний нийтдээ 12 дүрм тайлбарлахад бэлэн болоод байна. Ингээд эхэлцгээе. За өнөөдрийн хамгийн ихний дүрм болохоор mai гэж байна. Энэ болохоор хитэнө иши буюу ямарваа нэгэн зүйлийг үгүйсэхдээ ашигладаг дүрм юм байна. Shiyōto omowanae гэсэн байна, тийм ээ. За жишээ хэлбэр. Shinyō shite ita shinyō ga boku no himitsu o morashita. Zittai ni yurusumai. Shinyō shite ita shinyō ga boku no himitsu o morashita. Zittai ni yurusumai. Итгэж явсан дотны найз минь миний нууцыг задлсан, бусдад тараасан. Яасан ч уучлахгүй гэсэн мэт тийм ээ. Тэгэхээр зэрэг ерөөсөө гэдэг бол өөрөө хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай боловч май гэж задлаж хараа үгүйсэж байгаа учраас ерөөсанаа гэсэн утга болчихж байгаа юм тийм ээ. Тэгэхээр зэрэг миний итгэж явсан, миний хамгийн дотны найз, миний зөвхөн түүнд зөвхөн дотны найзтай ярьсан нууцыг байна бусдад ингээд тараагаад хэлчихсэн байна. Зеттайны ерөөсөмай. Яасан ч уучлахгүй. Донна ни канаши кото ga atte mo hito mae de wa nakumai to kimete iru. Donna ni kanashii koto ga atte mo hito mae de wa nakumai to kimete iru. Хичнээн хэцүү, хичнээн гонигтай үе тохиолдсон ч гэсэндээ хүний нүдний өмнө тийм ээ би яасан ч уйлахгүй гэж шийдсэн. Хүний өмнө нулимсаа харуулахгүй гэж би шийдсэн. За дүрм хоёр руу орцгоё. Мама гэж юм тийм ээ. Мама эсвэл мама ни. Энэ болохоор тоорыны эсвэл ни штагаттай гэсэн мэт тийм ээ. Тэгэхээр зэрэггүй тэрний дагуу энэний дагуу гэж орчуулж болохоор байна. Musuko ni yawareru ga mama ni shitei no kouza ni okane o furikonda ga jitsu wa sore wa sage datta. Musuko ni yawareru ga mama ni shitei no kouza ni okane o furikonda ga jitsu wa sore wa sage datta. За ингээд хүүхдээс юу гэдэг дуудлах ч юм уу те ирсэн байна шүү дээ. Тэг юу ч хэлсэн бэ гэхээр та энэ дансд мөнгө хийгээд өгөөч хэрэг болоод байна гэд. Тэгээ тэрд нь итгээд ингээ мөнгө хийсэн чинь тэр нь луур байсан гэж юм тийм ээ. Тэгэхээр Мусконы Ивареруга маманы хүүхэд маань хэлсний дагуу даас мөнгө хийсэн. Тэгсэн луур байсан. Өөрөөр хэлбэл хүүгэнд дуурайгаад хин нэгэн хүүгийнх нь өмнөөс жүжиглсэн байна шүү тийм ээ. За энийг бол Японд болохоор оре саги гэж хэлдэг. Оре саги. Оре гэдэг бол би гэсэн үг шүү тийм ээ. Тэгээд ерөөхдөө Японд бол юу гэдэг за өвөр өгөө ч юм уу эмээр ялангуяа настай хүмүүс рүү тийм ээ. Оре даяо оре байна, би байна. Тэгээд ийм мөнгө хэрэг бол ийш мөнгө хийгээч гэдэг тохиол их байдаг учраас үүнийг оре саги гэж нэрлэдэг юм байна. Дараагийн жишээ хэлбэр Токуни сукина дизайн де ва накатта ga tengen ni susumerareru mama ni katte shimatta. Tokuni sukina design de wa nakatta ga tengen ni susumerareru mama ni katte shimatta. Гол нь миний тиймч нэг дуртай загварч биш л те. Тэгтээ нөгөө дэлгүүрийн ажилтаа ингээд амар ингээд сүсүмээ гэдэг ингээд энэ амар гоё байна, гоё зогч ийна гэдэргээд хилээд харан зэрэггүй авчихсан юм аа гэж тийм ээ. За манай Монголч гэсэн ерөөхдөө нөгөө шопинг гэж байгаа удаас их тохиолддог тийм ээ. Гээ оргоо нэг хувцамсаал тэнгуут зэрэг өстө чандл гоё зогч ин өстө янзын гоё байна гэл. Тэгэл тэр үед ингээд сэтгэл хөдлөөд үнэхээр гоё байгаа юм шиг, үнэхээр зохиод байгаа юм шиг санагдаад гэртээ харахад гачин юм байж таг тийм ээ. Тим кейсээс олон тохиолжсэн байхаа гэж бодож байна. Надаас тохиолжсэн болоо. За дүрм 3. Мо камавазу. Мо камавазу. Мо кини шинайдэ гэсэн юм тийм ээ. Мо кини шинайдэ. Өөрөөр хэлбэл эргэн тойрноо одоо юу гэдгийг анзаарахгүй байх, эргэн тойрноо тоохгүй байх. Яг үл тоох сутгаас жахаа орж болж байна. Жишээг бүр уншвал илүү ойлгомжтой болох хаа. Эхний өгүүлбэр
아노 오토코 와 히토메 모 카마와즈 딘샤の中で弁当を食べている。あの男は人目も構わず電車の中で弁当を食べている. Тэр ирэхдээ эргэн тойрны хүмүүсийг тоож байгаа ч юм байхгүй тийм ээ. Эргэн тойрны хүмүүсийн харцыг тоож байгаа ч юм байхгүй. Метрон дотор сайхан ингээд бенто идээд байсан. За бенто гэдэг үл юу вэ? Одоо шууд идэх боломжтой савлсан бэлэн хоолыг хэлж байгаа тийм ээ. За дараагийн өгүүлбэр. 病院であろうのも構わずあの女性は携帯電話で大きな声で話している. 病院であろうのも構わずあの女性は携帯電話で大きな声で話している. Эмнэлэг дээр байгаа гэдгээс тоож байгаа юм алга. Эмнэлэг дээр байгаа гэдгээс тоож байгаа юм алга. Тэр эмэгтэй уцаар амар чанга дуурал яриадах юм а гэж. Уг нь эмнэлгийн орчин гэдэг чинь тийм ээ. Нам хүн байдаг газар. Юм л та. За ингээд дөрөвд дүрмд орцгоё. Мо шинай. Утга нь маттаку шинай гэсэн бэ тийм ээ. Маттаку шинай. Ханашите но фумано кимочи о аравасу буюу ярьж байгаа хүнийхээ одоо сэтгэл дундуур байдлыг илэрхийлнэ гэсэн байна. Жишээ өгүүлбэр. Том сан ва ваташи но хияに入ると何も言いもせず勝手に冷蔵庫を開けたりイヤコンをつけたりしてちょっとムカついた. Томさんは私の部屋に入ると何も言いもせず勝手に冷蔵庫を開けたりイヤコンをつけたりしてちょっとムカついた. Том сан манай өрөөнд орж ирэнгүүтээ шууд ямар ч одоо үгийн зөрөөгөө шууд л манай хөргөчийг ухаал онгойлгоол тэгснэ кондишн асаагаал дураараа. Жовор урсаа. Дараагийн өгүүлбэр. 調べもしないで先生わからないはダメです。まずは自分で調べましょう。調べもしないで先生わからないはダメです。まずは自分で調べましょう. Ямарваа нэг зүйлийг тийм ээ шалгаж нэгтэлж хайхгүйгээр шууд багшаа мэдэхгүй байна гэж хэлэх чинь бол буруу болохгүй. Эхлээд өөрөө сайн хай судал тийм ээ. Тэгээд мэдэхгүй байл багшаасаа асуу гэсэн санааг илэрхийлж байна. 4-5 руу орцгоё. Монока эсвэл моно деска гэсэн байна тийм ээ. Монока эсвэл моно деска. Утга нь нидото най, кэштэй най буюу дахиж тэхгүй ингэхгүй, дахиж яасан ч ингэхгүй гэсэн утгаар илэрхийлж байгаа. Бас үгүйсгэлийг илэрхийлж байгаа дүрэн байх нэ. Жишээ хэлбэрлэл орцгоё. 俺の今の気持ちなんてわかるもんか. 俺の今の気持ちなんてわかるもんか. Миний одоо байгаа сэтгэл зүг тийм ээ. Миний сэтгэлийг чи ойлгохгүй гэж. Вакаро гэж чи ойлгоно мэднэ гэсэн үг тийм ээ. Монка гэдэг утгаар вакаранай буюу чи ойлгохгүй штэ, чи ойлгохгүй бидтэй гэж. Энэс хаяа хэлжэмээр төгөөдрөн тийм ээ. Чи миний сэтгэлийг ойлгож гин үү? Ойлгохгүй үсттэй. Одоо над ямар байгааг чи мэдэж гин үү юу? 店員の態度は悪いし、料理は美味しくないし、こんな店二度と来るもんか. 店員の態度は悪いし、料理は美味しくないし、こんな店に二度と来るものか. Тэр ажилтныхын надад зөөгч нь байгаа байдал харьцаа нэг таалагдаагүй. Тэгээд дээрэс нь хоол намтгүй. Ийм газарт дахиж хизээч ирэхгүй. За хэдүүлээ 4-6 руу орцгоё. Монога ару гэсэн байна тийм ээ. Монога ару. Утга нь болохоор нантонаку дато канжираreru. Нантонаку дато канжираreru гэсэн байна. Яагаад ч юм тийм ээ ингэж санагдаад байна. Ингэж бодогдоод байна ч гэдэг юм. Иймэрхүү утгаар илэрхийлж байгаа юм байна. За тэнгуүтэн моногаару гэдгийг яг одоо энэ үгийн урдталт нь өмнө нь болохоор зэрэггүй канжо аравасу котоба
Курукатага гэж тийм ээ. Тэгэхээр энэний өмнө болохоор моногаруг өмнө болохоор сэтгэл хөдлөл илэрхийлсэн одоо ийм үгнүүд орж ирэх тохиолдол олон байдаг гэсэн байна. Жишээ өгүүлбэр Жон сан но Нихонго но жо татсо но хаяса ни wa одороку бики моноがある. Жон санの日本語の上達の速さには驚くべきものがある. Жон санын Японы хэлэндээ маш хурцтай одоо сайжирч байгааг нь харахаар үнэхээр гайхгүй байхаа аргаалгаа. Үнэхээр мундаг юм аа, бишрмээр юм аа, гайхмаар юм аа гэж. Дараагийн чиглэлбэр Конкайの地震による被害はひどいものがある. 今回の地震による被害はひどいものがある. Энэ удаагийн газар нутгаас шалтгаалсан одоо гарц хохирлын хэмжээ амар их юм шиг санагдаж байна. 4-7 монода гэсэн байна. Монода. Утга нь болохоор хонтоны дана гэсэн байна тийм ээ. 感心したり驚いたりしたことを気持ちを込めて言う言い方гэсэн байна. За сэтгэл ингээ хөдөлсөн үед тийм ээ, гайхсан, биширсэн үед үеийн сэтгэл хөдлөл илэрхийлэхэд ашигладаг дүрэн байх нэ гэж. Жишээ өгүүлбэрлээ орцгоё. いつかはバックパックを背負って世界一周してみたいものだな. いつかはバックパックを背負って世界一周してみたいものだな. Хизээ нэг зэ дүүргэвчээ өрөө дэлхийгээр сайхан тойрох юмсан гэсэн мэт тийм ээ. Тэгэхээр зэрэг ямарваа нэг одоо аяллаа нэвтрүүлэг үзээд ч юм уу одоо жишээлбэл одоо мөнх цэлмийг үзээд тийм ээ. Эсвэл ямар нэг аяллаа влог үзээд тэгээд бодсон байх нь шүү дээ. Гоё юм уу? Хизээ нэг цагт ингээ гоё ингээд өөргөвч өрөө дэлхийгээр аялах юмсан гэж. Дараагийн өгүүлбэр 月日が経つのは早いものだ. もうあっという間に1年経ってしまった. 月日が経つのは早いものだ. もうあっという間に1年が経ってしまった. Сар өдөрч хурдан юм уу? Нэг л мэдхээр нэг жил өнгөрсөн биш шүү дээ. За 4-8 дээр монода гэсэн байна тийм ээ. Монода. Утга нь болохоор тоозен сүр буюу мэдээж гэсэн утгаар хэлж байгаа юм. Мэдээж. За энэ дээр жишээ өгүүлбэр 留学すると誰でも一度はホームシックを経験するものです。留学すると誰でも一度はホームシックを経験するものです. Гадаад ингээд сураад тийм ээ ажиллаж амьдрахаар ингээд ажиллаж амьдарч байгаа сурж байгаа хинч байсан ер нь тэгээд заавал нэг удаа ч юм уу те ер нь ингээд гэрээ бүр амар сандаг тийм ээ. Их орноо, гэр бүлээ их сандаг шүү дээ. За би ерөөхдөө юу гэдэг дөрмөө илүү тодорхой болгох гээд илүү ойлгомжтой тайлбарлах гээд ингээд өгүүлбэрүүдэд жоо нуршиж уншаад тайлбарлаад орчуулад байгаа шүү. Уучлаарай гэж. Дараагийн өгүүлбэр 人は誰でも間違いをするものだ. 人は誰でも間違いをするものだ. За хүн гэдэг чинь өндөр хинч байсан дээр нь мэдээж ингэ алдаж ондог шүү дээ. 4-9 монода кара. Утга нь болохоор ноодэ гэсэн байна тийм ээ. Ноодэ. Учир шалтгаан тайлбарлаж байна. Рyu о iu toki no iikata. 本当はしたくなかったがなのでгэсэн байна тийм ээ. Тэгээд дөрмийн нюанс нь болохоор шазайの意味を込めてるбуюу одоо өөрчлөх гүйж байгаа гимшсэн одоо юугаа илэрхийлж байгаа гэж ойлгож болох нэ. Жишээ өгүүлбэрлээ орцгоё. すいません、風邪をひいてしまったものですから調子が良くないんです. すいません、風邪をひいてしまったものですから調子が良くないんです. Уушлаарай, ханаад өрчжээ. Тэгээ жоо би таараа байна. Цаад утгаараа бол яа нь зүгээр л ханаад өрчлээ гэдэг утгаараа биш тийм ээ. Ингээд төв уучлаа гэсэн санаа илэрхийлж байна. Бас гимшиж байна. 目覚まし時計が
壊れたものですから遅刻してしまいました。目覚まし時計が壊れたものですから遅刻してしまいました。Сэргэлттэй цаг маань нэвдэрчжээ. Тэгээд хоцорчлоо, уучлаарай гэсэн санаа илэрхийлж байна. За 4-10 руу орцгоё. 4-10. Мононара гэсэн мэт. Мононара. Утга нь нара. Буюу тэгвэл ингүүлж орчуулж болохоор байна тийм ээ. За шууд жишээлбэл орцгоё. Яреромон нара яттемина. Яреромон нара яттемина. Чадхаар байвал хийгээд үзье. Яреромон нара яттемина. Чадхаар байвал хийгээд үзье. Эсвэл чаддсан бол хийгээд үз. Гэсэн нюансаас байж болж байна тийм ээ. Дараагийнх нь やめられるものなら今すぐこの会社を辞めたいけど生活を考えると無理だ。やめられるものなら今すぐこの会社を辞めたいけど生活を考えると無理だ. Ингээд болж болдог бол одоо энэ компаниас гарчмаар л байна. Даанч анги ажилласаа компаниас гарчих юм бол ар гэрийн амьдрал төсөв хэцүүднэ. Тийм учраас одоогондоо гарахгүй гарч чадахгүй нэ гэсэн санаа илэрхийлж байна. 4-11 моно но гэсэн байна тийм ээ. Моно но. Утга нь болохоор да кередомо буюу боловч гэж орчуулж болохоор байна. Жишээ хэлбэл орцгоё. 今の会社は給料は安いものの人間関係がいいので満足してる。今の会社は給料は安いものの人間関係がいいので満足してる. Одооны ажил маань цалин багтай боловч одоо хамт олон маань үнэхээр гоё хүмүүс байдаг. Тийм учраас бэлтгэл хангалуун байдаг. 彼は言葉遣いは丁寧なものの態度が良くないので印象が悪い. 彼は言葉遣いは丁寧なものの態度が良くないので印象が悪い. Тэр эрэхтэй одоо ярьж хэлж байгаа нүг хэллэг нь болохоор үнэхээр гоё ийдэг боловч яг тэр байгаа байдал бие авч байгаа байдал тийм ээ. болохоор жоонцгүй. Тийм учраас ер нь жоо хэлж байгаа зүйл болон үг үйлдэлээр зөрөөдөг учраас иншого баруй буюу жоо таалагддаг маа гэж. Онцгой сэтгэлрүүлээд тийм аа гэж. Өнөөдөр хамгийн зөвлөлийн дүрм моно эсвэл мон эсвэл дамон 3 янз хэллэг байна тийм ээ. Моно, мон, дамон. Утга нь кара гэсэн байна. Кара. 子供がよく使う моно, мон, дамон гэдэг хүүхдүүд их ашигладаг гэсэн байна тийм ээ. За жишээ хэлбэрлээ орцгоё. За харилцаа яриа багш байна. ちょっとお菓子の食べ過ぎよ. ちょっとお菓子の食べ過ぎよ гэсэн чи хүүхэд ньだって美味しいんだもん. だって美味しいんだもんгэсэн мэт тийм ээ. За аав нь ч юм ээж нь юу гэсэн байна вэ? Хүү ээж чинь арай л хийдээд байгаа юм шүү гэсэн мэт ээ. Чи чинь амттан чихэр арай л хийдээд байгаа юм шүү гэсэн чинь хүүхэд нь харин тэгээд яагаад вэ? Арай л дэндүү гоё байна штэ гэсэн байна. だってхарин тийм ээ. Тийм болохоор амар амттай байгаа байхгүй юу гэсэн мэт тийм ээ. Дараах нь дахиад ингэ харилцаарай байна. За ясай мо чанто табенасай гэсэн мэт. Ясай мо чанто табенасай гэсэн хүүхэд ньだって嫌いなんだもん.だって嫌いなんだもんгэсэн мэт тийм ээ. За юу гэсэн баг нөө? Хүнсний ногооч гэсэндээ тийм ээ. Сайн идчихвэ гэсэн мэт. Одоо юу гэдэг нь зөвхөн чихэр шоколад амтсан ч юм уу зөвхөн одоо мах ч юм уу те. Тэгхгүйгээр баланс ёохгүй хүнсний ногооч гэсэн сайн идэж байгаа хэрэгтэй гэсэн чинь тэгтээ би дургу штэ гэж тийм ээ. Тэгтээ би дургу штэ. Дургу болохоор идмээргүй байна гэсэн утгаар илэрхийлж байна. Тэгэхээр энэ дамон гэдэг төрлийн жоохон тийм юу гэдгийг жоохон
эрхэлсэн өнгө аясаас ороод байна тийм ээ. За ингээд хэдүүлээ өнөөдөр нийтдээ энэ хоёрын 12 дүрм үзлээ. За дараагийн хэсгээр болохоор хэдүүлээ энэ хоёрын хамгийн сүүлийн бичлэгийг хүлээж авах болно. Ингээд өнөөдөр анхаарал тавьж үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай.